Сайн байцгаана уу? Энэ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Яг одоо подкастын маань сонсож байгаа та бүхэнд өдөр, өглөө, орой мэндийг төвшүүлье. За, энэ удаагийн дугаараараа бид нар UBCAP холдинг компани гүйцэтгэх захирал Зол Баярыг урьж оролцуулсан байгаа. Одоо нөгөө Simon Sinek гэдэг бас нэг лаг юу гэдэг шүү дээ. Одоо менежментийн арга ухаан заадаг инфлюенсер маягийн нэг юм. Тэр яг хэлтгэлтэй нөгөө leaders eats last гэдэг. Одоо өөрөлдвөл лидерүүд бол хамгийн сүүлд одоо хоолоо иддэг гэдэг. Тэгэхээр өөрөө бол амар сайн манлайлагч байх хэрэгтэй болж таарна. За шаардлагатай бол өөрөө бүр тэр ажлыг хийдэгч одоо тийм дүлгэр төрөл үзүүлж болно те үзүүлэгч ёстой. Одоо ялангуяа жижиг байхад бол те. За тэгжвэж нөгөө нэг бусад хүмүүсүүд тэр чинь нөгөө итгэл үнэмшил гэдэг юм уу даган дуурайх тэр хүнд итгээд араас нь явах тийм сэтэл төрнө. Цалин болвол тэр чинь яг нэгдүгээр асуудал угаасаа биш. Тэгэхээр яг нөгөө эхэндээ бол шинэ одоо ялангуяа стартапт орж ирж байгаа хүмүүсүүд бол цалин бол угаасаа анхнаасаа нэгдүгüрт байдаггүй. Тэгэхээр яг нөгөө тэр лидерс гэдэг юм уу тэр стартапын фаундеруудаас айгүй их шалтгаална. Тэр улсууд маань яг өөрсдөө бүрэн илэрхийлэх ёстой тийм зорьсон зорилт тэр нэг алсын хараа гэдэг юм уу тэ хийж бүтээх гээд байгаа зүйлдээ өөрөө бол бүрэн ингээд автсан байх ёстой тий. Тэгээ тэрнийгээ нөгөө дагаж яваа багийнхандаа бол маш сайн ойлгуулдаг байх хэвээр тий. За тэгж вэж нөгөө сэтгэл санааны гэдэг юм уу тий. Ийм холбоос угаасаа тогтж вэж л тэр цалинтай цалингүй за дээрэс нь угаасаа тэр чин зах зээл дээр амжилт олох гэж зөндөө юм болно шүү дээ тий. Тэр болгоныг хамтдаа давж чадна. За тэгээ мэдээж бөөндөө бүгд арталт нь гараад ирвэл маш сайн. Тэгэл яг тэрэн дунд бол бас эн чинь шалгуур гэдэг шиг зарим нь бол тэгэл угаасаа гээгдэнэ. Тэгээ тэр улсууд бол угаасаа бид нар энийг баг биш л байсан хүмүүс гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө эцсийн дүндээ бид чинь нэг амжилтын төлөө бол явж байгаа нь үнэн. Гэхдээ амжилтанд бол тийм олуулаа бас хүрээд ах одоо боломжгүй л байдаг. Тэгээ тэрэн дээр угаасаа сэтгэл зүрх бүх юмараа зориулсан улсууд л тэндээ үлддэг. Тэгэхээр тэр бол шалгуур шүү дээ тий. Бас нэг талаараа. Тэгэхээр заавал бид нар бас бүгднийг авч үлдэх бас боломжч байхгүй тий. Тэрнийг бол бас ойлгох хэрэгтэй байна. Яг миний хувьд бол бас яг азтай яг тийм одоо дүгнэлт хийж гэх юм уу те ярьж бас болохоор юм шиг. Ягаад гэвэл тэр болгон манай монголчин жижиг зах зээлтэй дээрэс нь бизнес орчныг дэмжсэн тийм таатай бас газар биш шүү дээ те. Тэгэхээр тийм хүчлэгүүдэд авч чадахгүй аягүйх нөгөө стартапууд өхлийн хөндөдөө өгдөг те. Одоо нөгөө хиллгэрээ өхлийн хөндөө гэж өгдөг шүү дээ. Тэгэхээр стартап ч өөрөө нөгөө графикаараа бол яг ингээд экспоненциал графиктай байдаг. Өөрөөр хэлбэл эхлэхдээ ингээд доошоо бүр орж эхэлдэг тий. Угаасаа орлого байхгүй асах. Тэгээ явж хагаад яг нэг юм бизнес модель энтрэ батлаад яг нэг гол асуудлуудаа ингээд зөв олж авч шийдээд зах зээл дээр яг нэг өөрсдийнхөө зөв модель олцсон юм байна гэдгээ батлаад за тэгээ магадгүй хөрөнгө оруулалтаар нэг жоохон одоо маркет дээр зах зээл дээр дэмжлэг оруулж ирж хэрэглэгчтэй болоод гэдэг юм уу те. Тэгээд хэрэглэгч нар нь ойлгонгуутлаа амд амжиж гэдэг ч юм уу те. Эсвэл энэ угаасаа өөрийн нөлөөллөөрөө өсдөг штэ. Тэгэхээр тэр утгаараа яг нөгөө экспоненциал өсөлтөө яг ингээд үзүүлж эхлээд за тэгээд яг мэдээж жоох удаашрна. Тэр чинь мөнх тэгж явахгүй. Ялангуяа Монголын зах зээл бол жижигхэн болохоор тэр экспоненциал өсөлт бол тийм олон жил бол үргэлжлэхгүй юм бэлээ. Зүгээр анзаарч харахад тэгээ явж байгаад ерөнхийдөө хурд нь саардаг. Тэгэхээр тэр үднээсээ харах юм бол яг бидний хувьд бол яг UBCAP маань бол яг тэгж явсан. Яг одоо компани томорхоор гэдэг юм уу нөгөө хүмүүс олон болчоор нэг зовлонтой юм байдаг нь одоо менежментийн систем гэдэг зүйл заавал бий болох хэрэгтэй болчиход байдаг. Урд нь ч бол ингээл нэг тавуулаа нэг өрөөнд ингээл стартап байхад бол ямар ч систем хэрэггүй шүү дээ. Хилээл болоод тэгэл үг хэлэл гайгүй ойлголцчихвол тэгэл болоо тэр тунд ямар ч одоо систем хэрэггүй шүү дээ. Тэгэхээр нөгөө компани томорхоор чинь одоо тэгж ажилтдаг байсан усуд чинь ингээд холдоод явчихаар л дунд нь үг дамжуулаад тэгэл нөгөө шууд өдөр бол уулзах чадахгүй болохоор гэл асуудал үүсэл систем хэрэг болоод идэг. Тэгвэл яг систем бол янз бүрийн систем байж болно гэж харж байгаа. Бид ялангуяа энэ гадны технологийн том компаниудын дотоод юмнуудыг аяг судалдаг. Ялангуяа энэ CEO-ийн ч гэдэг юм уу тийм биографиг би бол байнга уншдаг. Тэгээд тэндээс аяг их юм олж авах гэж хичээдэг. Тэгээд яг ер нь бол янз бүр л байдаг юм билээ. Өөрөөсдийнхөндөө тааш тохирсон. Тэгээд тэр үүднээсээ бол бид нар ямарваа нэг систем даган дуурайна гэхээс илүүтэй стандартлагдсан юм дуурайна гэхээс илүүтэй бид нар хурдтай байх гээд байгаа тий. Бид нар одоо өсөлттэй байх гээд байгаа. Эсвэл бүрийн төсөөлшгүй хүлээлтээс давсан одоо бүтээмж гаргамаар байгаа. Тэгэхээр тэр бол системд баригдчихвал эсэргээрээ баг тэрнийга боомлчих юм байна гэж би бол
хардаг. Тэгээ тэр үүднээсээ би бол результыг л яг одоо түлхүүр болгож барьдаг. Манайх ч одоо яг миний тооцсноор бол бараг 20-од аппликейшн нэгэн штэ. Ер нь Монголд яг энэ такситай холбоотой аппликейшн гараад ингээд алга болсон тоон бол бараг 20-од орчим болсон байхгүй. Тэгэхээр ингээд бидний зүгээр яг хийж чадсан зүйл нь л одоо яг тэр Монголынхан яг хэрэглэгчийг зөв ойлгоод тий тэднийхэн яг энэ хүсэл сонирхол эрэлтэнд нийцсэн бүтээгдэхүүн хийж чадсан өөхгүй одоо олон жил үзсний хүчинд гэдэг шиг тий тэгсэн л компани байхгүй. Түүнээс биш манайх шиг яг өөрсдөө хийж явсан залуучууд бас бий гадны бэлэн технологи авчираад тий дэлхийд нөгөө вайрал болсон шүү дээ Uber шиг технологи чинь. Тэгээ тийм бэлэн технологид бас зөндөө байдаг. Тэднийг авчираад лого брэнд Монгол нэр өгөөд ингээд ажиллах гэж үтсэн зөндөө тохиолдлууд би одоо ч зарим нь ганц нэг нь ажиллаад байж байгаа тийм байдаг. Тэгэнгүүт л бидний яг хийж чадсан зүйл нь тэр. Нэгдүгээр бид нар яг өөрсдөө хийсэн Монгол инженерүүд байсан. Монгол чинь технологийн адилхан үйлдвэрлэхгүй Монгол үйлдвэрлэл хийсэн. Тэг байнга сайжруулад яваад байгаа. Байнга сайжруулахдаа нөгөө хэрэглэгчийн асуудлыг яг зөв олж онлол тэрнийг яг шийдэл урагшлаад байгаа тийм. Тэгээд зөвхөн тэр нөгөө бенчмарк гэж шууд харанхууд өөр байх биш те. Яг нэг хүнийхээ асуудлыг ойлгоцсон юм чинь шийдэл нь янз бүр гэж болж байгаа байхгүй те. Янз бүрийн шийдэл гадар жолооч нар community гэж байх хэрэгтэй байна. Нийгмийн хэрэгцээг нь бид нар бас хангаж өгөх хэрэгтэй байж гэх юм. Ингээд бусад юмнуудыг ч гэсэн хийгээд яваад.